Нилээдгүй хэдэн ажлын хэсэг манай их хурлын дамгын газраас хэрэгжүүлж байгаа төслийн удирдлагын аргачлалыг энэ ажлын хэсгээр ашиглаж байгаа. Тэгээ энэ маань бол нэлээд үр дүнгээ өгсөн бас яг гол ажил руугаа орж чадах болох үе ийм одоо аргачлалуудыг одоо энэ ажлын хэсгүүд дээр ашиглаж байгаа. Тэрний нэг нь одоо миний ахалж байгаа эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоог судалж боловсронгуй болгох үүрэг бүхийн ажлын хэсэг байгаа. Манайх 114-р ажлын хэсэг буюу боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтэд танилцах, багшлах боловсон хүчний одоо хомсдлыг арилгах, нэр хүндийг дэвшлүүлэх, сургуулийн менежментийг сайжруулахтай холбогдлолтой санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгаа. Тэгээ project management гэдэг одоо энэ яригдж байгаа зүйлтэй манай ажлын хэсгийн үйл ажиллагаас нэлээд зохицож хийгдэж байгаа мэн гэж байгаа. Бид нэр одоо судалгаанууд нэлээд сайн хийсэн байж байгаа. Тодорхойгүй өмнө нь хэмжигдэж байгаагүй зүйлийг хэмжигдэхүйц болгож ирж агаад тэгээд хариуцлагатай болгоод сайн болгоод илүү одоо бусдын амьдралыг эрсдэлд орохоос хамгаалах хэрэгтэй шүү дээ, тий. Гэтэл яг ингээд нөгөө тодорхойгүй зүйл чинь бас хаанаас эхлэх нь ингээд тодорхойгүй болчиход байгаа байхгүй юу? Энийг зохицоор нарахад бол үнэхээр одоо багийн одоо мэрэгжлийн юм оролцоо, төслийн дэмжлэг хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэр энэ дээр бол маш чухал нэмэртэй байгаа. Тэгээ манай ажлын хэсэг өнгөрсөн намрын чуулганаас хойш 9 удаагаа уралдсан. Тэгээ сүүлийн одоо нэг 3 ажлын хэсэг бол энэ төслийн менежментийн аргачлалыг одоо ашиглаж байгаа. Юуг ялгарлан гадуурхлын гэдэг нь тодорхой биш. Ерөнхийдөө заасан гэхдээ хэмжигдэхгүй. Тэгээ үр дүнг нь яаж хэмжих нь тодорхой биш. Хизээ хэмжих нь тодорхой биш. Хариуцах эзэн тодорхой биш. Тэгээ цаг хугацааны хувьд тодорхой биш. Тэгэхээр эднийг ингээд зэслэхэр чи яалтчгүй нэг тийм нэлийн нарийн зохион байгуулалттай байж ажиллахгүй айгүйх цаг алт гаргаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр зүйл дээр бол маш үр дүнтэй нөлөөтэй байгаа гэж тайлбарч байна. Тэгээ энэ нөхцөл байдлын судалгааг дагалдуулаад за одоо энэ асуудлыг ингээд шийдвэл цаана дахиад ямар асуудал гарч ирэх. Бас тийм гарц гаргалгааг ингээд хамтд нь авч үзээд байгаа. Энийг ингээд цогцоор нь авч үзэж явна гэдэг бол өөрөө энэ project management. За тэгээ яг энэ project management-ийн энэ зарчмаар ажлын хэсгүүд ажиллаж ээж үр дүнтэй болох юм байна гэдгийг л бид нэр бас олж хараад тэгээ энэ чиглэл рүү ингээд ажиллаа төвлөрүүлээд хийж байна да.